За MC explain. За энэ удаа энэ ус бидний нуудаг ус байгаа тийм ээ. За энэ усны лабораторийн шинжилгээ гэж яг юу хэлээд байна вэ те? Энийг надаа бидэрт маш энгийнээр тайлбарлаж өгөөч. Нуудаг ус. Яагаад амар халуус. Яагаад яг усын шинжилгээний талаар сонирхох болов? Ааха. Ус бидэрт бүгд нь л ингээ хамаатай шүү дээ. Одоо энэ усгүй бол бид нар амьд байх боломжгүй байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр одоо яг энэ хүмүүс аягүй их асуудаг л тийм яаж шинжилгээ ингээд. Тий. Тэгэхээр чиний яг асуултны цаад чиний юм чанарыг нь мэдчихье гэсэн одоо бодлого шиг юм тий. Тийм бай. Тий. Тэгэхээр лабораторийн шинжилгээ гэхээр ерөөсөө чанар. Тэгээ чанар гэдэг чинь бол баталгаа гэж ойлгож байна. Тэгээд яг лабораторийн шинжилгээг бид нар одоо маш олон юм дээр ярьж байна л доо. Яг чиний хэлж байгаагаар одоо өнөөдөр ус тий ууж байгаа ус, идж байгаа хоол, өмсөж байгаа хувцас одоо бидний амьсгалж байгаа агаар тий одоо бүх юм нь энэ чанартай холбоотой ард нь баталгаа болох лабораторийн шинжилгээ яригддаг. За тэгээд хайдал ус, одоо бохор ус, одоо хөрөс ус, агаар гэд бүх зүйл дээр яригдана. Ер нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан гингүүтлэг нэг юм найдвартай санагдаа явчихдаг тийм. Яг үнэ итгэл тий итгэл төрнө гэдэг тий ардны итгэл төрнө. Тэгээд хэдүүлээ яг ингээд бүх юмны чанар гэдээ ярихаар маш олон зүйлийг хамарх болчихно тий. Тэгэхээр би одоо яг усны компакт хөтөлбөрийнхөө хүрээнд за би яг өнөөдрийн одоо энд гүйцэтгэж байгаа ажил үргийнхээ хүрээнд нэг үйлдвэрийн хайдал усны чанарын талаар за тэрийг жаахан ингээд найршлаа. Үйлдвэрийн хайдал усны чанар. Тий. Гэхдээ хайж байгаа усыг ингээд одоо шинжлэх нь гэсэн үг юм уу те? Яг үнэ. Шинжлэх шаардлагатай. Харин тий яг тэгж бодож байгаа байхгүй юу? Хайдал усын чинь бохор ус халуун болохоор доор тавьчих. Тий. Бохор ус гэдээ бид нэр ярьдаг штэ те. Бохор ус бол зүгээр бохорл байгаа, бохирдолтой байгаа гэдээ ойлгочтой. Ахаа хайдал ус гэхээр хайж байгаа юм чи одоо юугийн тэрийг гээд байгаа юм бэ? Юуны чанарыг шинжлэх гээд байгаа гэж яг бодож байгаа тий. Тэгэхээр яг хуу ерөнхийдөө хүмүүс ойлголттой байгаах бидний нөгөө энэ ус цэвэрлэх үйл ажиллагаа болохоор нэг ийм шатааралтай явж байгаа. Одоо иргэн бий. За тэгээд өөр газар үйлдвэр аж ахуйн нэгжүүд хэрэгэлсэн ус маань хайдал ус болдог. Энэ ус маань ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэгддэг. Ариутгах татвар гэхээр ихэнх хүмүүсээс мэдэхгүй байж магадгүй. Хойлоо гоё тайлбарлаад ингэ гоё явъя те. Яг энэ ариутгах татвар гэдэг үг болохоор нөгөө стандарт буюу бидний яг мэргэжлийн одоо хүрээнд хэрэглэгддэг үг. За энгийнээр бид нар ойлгохдоо төвлөрсөн сүлжээ. Төвлөрсөн сүлжээ маань гэхдээ цэвэр усны, бохор усны гэд хоёр ангиллагдаж байгаа. Бидний хэрэглэсэн саяны хайдал ус маань бохор усны сүлжээнд нийлүүлэгдээд төв цэвэрлэх байгууламж тэрнээс өмнө яг хэсгийн цэвэрлэх байгууламжуудаар бас цэвэршүүлэгддэг. За бидний төв цэвэрлэх байгууламж гэж ойлгочих болно. Тэнд очиод тодорхой шаардлага төвшин цэвэршүүлэгдээд дараа нь хүрээлэн бай орчинд буюу Улаанбаатар хотод бол бид нэр туул гал руугаа нийлүүлдэг. Тэ мэдэн тэ туул гал руу нийлүүлдэг. Яг байна. Нөгөө био шоу хаваар байгаа шүү дээ. Тийшээ нийлүүлдэг гэсэн. Тэгээ яг яагаад энэ шат дамжлага төвшингүүд дээр бид нар ийм лабораторийн шинжилгээ гэж яриад байгаа юм гэхээр яг энэ шат төвшин болгон дээр нөгөө хайдал ус маань тодорхой стандартыг одоо хангах хэрэгтэй байхгүй юу? Үйлдвэрээс төвлөрсөн сүлжээнд нийлүүлэхэд тэрийг одоо тэнд нийлүүлэхэд тавигддаг чанарын стандарт гэж байгаа. За төвлөрсөн сүлжээн дээр төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарах усны бас чанарын стандарт байгаа гэдэг. Нөгөө туул голдоо нийлүүлэхийн тулд бид нар стандартны шаардлагыг хангах хэрэгтэй. Хангаж ийж тэгж туул голдоо усыг нийлүүлэх. Тий. Тэгэхээр нөгөө нэг яагаад энэ чанарын шинжилгээ чухал вэ гэхээр энэ чанарын шаардлагыг хангаж гин үү? Зохих хэмжээндээ байна уу гэдгийг нь лабораторийн шинжилгээгээр бид нар шинжилээд стандартаагаа харьцуулаад ингээд үнэлэлт үлдээн өгөөд хэрэг одоо стандартаас хэтэрсэн байх юм бол зохих арга хэмжээг аваад жишээ нь одоо үйлдвэр аж ахуйн нэгж маань ямар нэг бохирдлын агуулмж их гарч ах юм бол тий цэвэрлэх технологи хайдал усаа цэвэрлэх технологи өөрчлөх юм уу сайжруулах юм уу тий гих мэтчлэн арга хэмжээг аваад явдаг. Үйлдвэр аж ахуйн нэгжүүд маань ямар хариуцлага хүлээсэн байдаг вэ гэхээр дотоодын хяналтын лабораторитой байгаад энэ хайдал усаа яг шинжилээд
тэгээ стандартаа нийцүүлсэн байх арга хэмжээ авах ийм одоо өөрийг хариуцлах хүлээсэн байдаг байхгүй юу? А гэхдээ яг бодит нөхцөл байдал дээр аж ахуй нэгж болгон тийм одоо юутай чанарын шаардлага хангасан ийм лабораторитой байх нөхцөл бас боломж байдаггүй. Тийм болохоор итгэмжлэгдсэн аливаа ямар нэг лабораторид энэ хяналтын шинжилгээг дээж авч очиж шинжилгээгээ хийх юм шаардлага гардаг. Тэгээ яг энэ хэрэгцээ шаардлага дээр одоо ус угийн удирдах газрын харьяанд үйлдвэрийн бохирдлыг хянах ийм лабораторийг Монголын мянганы сорилтын сангийн усны салбарын доктортой адилыг хангах төслийн ийм санхүүжилтээр энэ одоо лабораторийг шинээр байгуулж одоо байгаа бараг дуусах шатандаа орсон энэ лаборатори маань үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. За тэгэхээр яг энэ өөрөө тийм ээ усны салбарын доктортой байдлыг хангах энэ төслийн одоо зөвлөхөөр ажилладаг. Тэгэхээр энэ үүднээс одоо яг энэ үйлдвэрийн хаягдл усыг одоо урьдчилан цэвэрлэх тийм ээ. Одоо энэ сэдвийн дагуу та одоо ингээд үйлдвэрүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ? Хоёулаа нэг гоё зөвлөмж ч юм уу те харуулж юм уу бит хоёулаа одоо ингээд анхааруулгач байсан байж болно шүү дээ. Одоо яг ингэх хэрэгтэй гэдэг ч юм хүмүүст бас юм гоё ойлголт төрүүлэх үүднээс. Ойлголт өгөх үүднээс. Хаягдл ус гэхээр би нөгөө саяны ярьсан ахуйн хаягдл үйлдвэрийн хаягдл ус гэдэг байгаа. Тэгээ ахуйн гэдэг нь нөгөө иргэнд арай ойрхон сэдв байгаад нөгөө иргэнд өөх зөвлөмж гэхээр бас нэг арай ойрхон тий одоо нөгөө бохирлуугаа юм одоо том бохирдол энэ төр битгий хийгээч өөх тостой зүйл битгий хийгээч энэ төр гэдэг ийм зүйлүүд байж байдаг тий. Үйлдвэрийн хаягдл усны ус гэдэг үйлдвэрийн хаягдл ус гэдэг үйлдвэргээ ярихаар бас хүмүүс нөгөө яг иргэдэд бол арай хол санагдчих магадгүй. Гэхдээ Улаанбаатар хотод за ер нь одоо манай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн хувьд та бүхэн нөгөө өөрсдийн чинь явуулж байгаа одоо үйл ажиллагааны онцлог чиглэлээсээ шалтгаалаад цэвэрлэх байгууламжийг яг өөрсдийнхөө үйл ажиллагаанд тохирсон цэвэрлэх байгууламжийг үйлдвэрийнхээ дэргээд барьж байгуулж ажиллаач. Ингэх юм бол танаахаас гарч байгаа хаягдл ус нь стандартын шаардлага хангасан байдлаар төвлөрсөн ус хангамжийн бохирын сүлжээ нийлүүлэгдэх юм байна. За тэр хэмжээгээр төв цэвэрлэх байгууламж очиж байгаа нөгөө ачаал чинь одоо нөгөө оверлоод буюу хэтэрхий ийм одоо ачаал хэтэрсэн байдлаар очихгүй болж байна. За энээс шалтгаалаад цаашаа цэвэршүүлээд гарч байгаа хаягдл ус маань хүрээлэн буй орчин нийлүүлэх хаягдл ус стандартын шаардлагыг хангах нь байна. Гээд эргээд бид нар нөгөө экологи нийлүүлж байгаа туулгалын усны чанарт нөлөөлөх юм байна. Тэгээ туулгалын усны чанарын байдал чи эргээд бид нар нөгөө хүндээ тий эргэн хүм болгох нөлөөтэй ийм асуудал. Тэр одоо эргэн болгоом надад ч гэсэн бидэн ч гэсэн бүгд нь хамаатай л болчихж байгаа. Тэгэхээр ийм зүйлийг нөгөө ухамсарлаж лаачээл гэж хүсмээр байгаа. Тийм уриалга бас гаргаж байгаа юм байна тийм ээ. Тэгээ бас яг одоо үйлдвэрүүдэд зориулаад энэ манай усны компактын хүрээнд бас нэг юм боловсруулсан үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх гарын алга гэдэг юм гарын алга байгаа. Энэ болохоор маш дэлгэрэнгүйгээр 12 төрлийн үйлдвэрүүдэд яг тухайн үйлдвэрийн онцлог тохирсон цэвэрлэх байгууламжийн технологиг ингээд танилцуулсан суйрлуулах өртөг тооцоолыг нь гаргачихсан. За тэгээд цэвэршүүлэгдээд гарч байгаа ус чинь ямар шаардлага хангасан байх ёстой юм бэ гэдэг ийм маш дэлгэрэнгүй юм гарын алгыг болсон. Харин тийм байлээ. Бүх үе шатыг нь бүр ингээд харуулсан зөвлөмжүүд байлээ шүү дээ. Та бүхэн ус угийн удирдах газрын YouTube сувгаар оруулын энэ вебинаруудыг сонсож болно. За энэ гарын авлага бас олон нийтэд нөгөө QR кодтой нээлттэйгээр байршуулсан байдаг. Бас ийм хэвлэлмэл байдлаар ч гарсан байгаа. Тэгэхээр нэг олж үзээрэй. Бас бид нар бол яг өөрсдийнхөө сувгаар бол нэлийн хүрхсэн байгаа. Гэхдээ ийм нөгөө олон нийтэд нээлттэй ийм сувгууд юунад энэ танилцах юм аргууд байгаа шүү гэж хэлмээр. За маш их баярлалаа. Тэр өнөөдрийн MC Explains одоо контентэд маань одоо бид нар одоо яг энэ энгийн одоо энэ усны тий одоо лабораторийн шинжилгээнээс гадна одоо тэр дундаа одоо энэ үйлдвэрийн хаягдл усын яаж одоо лабораториор шинжлэх вэ гэдэг талаар бүр илүү дэлгэрэнгүй тайлбарлаа. Ингээд манай контентэд орсонд од гэрэлтэй маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая MC Explains.